Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо, эрүүл мэнд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За тэгэхээр бид өнөөдөр зөв хооллын гэсэн сэдвээр сонсогчдоо хүнтэйгээ ярилцахаар бэлтгэлээ. За өнөөдөр манай нэвтрүүлэгт нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан оюун дэлгэр хүрэлцэн ирсэн байна. Ингээд танд өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр сүүлийн үед хүн болгоно л одоо зөв хоолтын талаар маш их ярих болж л дээ. Энэч зөв, тэрч зөв гэх тийм ээ. Тэгэхээр яг энэ зөв хооллолт гэдэгт одоо ямар ойлголтыг бас авч үзэх юм бэ? Эндээс соёлыг эхлээд ярилцъя тийм ээ. За тэгэхээр ер нь бол сүүлийн үед манай монголчууд тийм ээ ер нь зөв хооллогчийг хандлагатаа бас болж байгаа нь ажиглагдчихж байгаа. Тэгэхээр ер нь зөв хооллолт гэж юу хэлэх юм гэхээр одоо бие махбодын зарцуулсан илчилгээ нь өгчих ёстой. За дараад нь тэр хоногт хэрглэж байгаа хүнсний одоо хүнс хоолны найрлаганд үндсэн шимт бодис гэж нэрлэгддэг. Уурга, өөх тос, нүрс ус. Дээрээс нь амин дэм эрдэс бодис нь тэр бие махбодын одоо хэрэгцээг хангах тэр хэмжээтэй байх ёстой. Тодорхой бас харьцаатай байх ёстой. За тэгээд тодорхой дэглэмээр хооллох ёстой. Дээрээс нь одоо тухайн хүн нас, хүйс, бие махбодын байдал, эрүүл мэндийн байдал, цаг уур тийм ээ ажлын байдалтай одоо ажил төрлийн байдалтай тохируулж одоо ингэж хооллох ёстой гэл ерөнхийдөө зөв зохистой хоолт гэж хэлээ да. Манай монголчуудын хувьд яг хоолтын тал дээр хандлага ер нь хэр байна вэ? Энэ тал дээр танай зүгээс одоо хийсэн судалгаа энэ төр юу байдаг вэ? За яг манай дээр бол хоолтын талаар хийсэн судалгаанууд бол байгаа. Хоолт хичээлийн үндэсний судалгаа бол одоо 5 удаагийн үндэсний судалгааг бол хийгдсэн байгаа. Хамгийн сүүлийн судалгааг бол 2013 онд хийгдсэн судалгаа байна. 15 онд хийгдсэн судалгаа байна. За тэгээд дээрэс нь энэ бас халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх энэ судалгаа бас 2 удаа хийгдсэн. Одоо 3 дахь бас хийгдэх гээд бэлтгэл ажилд нь хангагдаад явж байгаа. Тэгэхээр энэ олон судалгаанууд дотор бол монгол хүний бас хоолтын байдлыг тодорхой хэмжээгээр гаргаж ирсэн ийм хэсгүүд бол байдаг. Яг одоо зөв зохистой хоолтын чиглэлээр дагнан биш. Одоо тухайлбал одоо 5 дугаар судалгаан дээр гэхэд бага насны хүүхдүүдийн хооллолт тийм ээ. Жирэмсэн хүл эхчүүдийн хооллолт ямар байгаа нь тэд нар дийлэнхдээ ямар хүнс хэрглэж гин гэсэн ийм судалгааны үр дүнг бол гаргасан байдаг. За баярлалаа. Тэгэхээр сонсогч та бүхэн өнөөдөр бидэнтэй шууд эфирийн 30-50-22 дугаар утсаар холбогдож зөв хоолтын талаар сонирхсан асуултанд хариулт авах боломжтой байгаа. За тэгэхээр ер нь энэ буруу хоолтоос үүдэлтэй хор нөлөө тийм ээ буруу хоолтоос болж одоо үүсэж байгаа өвчин эмгэгч гэдэг юм уу? Ер нь юу байдаг вэ? За тэгэхээр ер нь манай хүн ер нь эрүүл амьдрч урт наслахын тулд энэ амьдралын хэв маяг гэдэг зүйл бол 50% эзэлж яадаг. За дээрэс нь хүрээлэн буй орчин бол 15%. За тэгээд удамшил 15%, эрүүл мэндийн одоо үйлчлэгээ бол ердөө л 10% эзэлж яадаг. Тэгэхээр хүн бол ерөөсөө л амьдралын хэв маяг бас зөв байх ёстой тий. Амьдралын хэв маяг дотроо бол амьдралын хэв маяг зөв, амьдралын хэв маяг буруу хэв маягтай байна гэж бид нар ярьдаг. Тэгэхээр аль болохоор л бид нар амьдралын хэв маяг давмгаалж байгаа учраас аль болохоор л зөв хэв маяг байх ёстой. Тухайлбал хүн одоо өглөө цайгаа уудаггүй байлаа гэхэд тэр хүн бол тийм ээ буруу хооллож байна. Тэгэхээр энэ хүн бол амьдралын хэв маяг буруу байна л гэсэн үг тийм. За уучлаарай сонсогч холбогдсон байна. Эхлээд сонсогчийг авъя. Байна уу? Сайн байцгаана уу? За өдрийн мэнд хүргэе тань танаас холбогдсон бэ. Нэг зүйл асуух гэсэн манай нэг лавлаад өгөөч гэсэн. 60 гарцсан хүн тэгээд 17 оны 10 сар Т-вирусны төвчээд 800 хэд гарсан дээ. Тэгээд одоо хоолны дэглэм аваа баяад гэсэн чинь сая цагаан сараа дэглэмээр барьж чадсангүй. Тэгээд сая шинжилгээ өгсөн чинь алаат нь 99 гарсан гэсэн, асаат нь 74 гарсан гэсэн. Тэгээд яах вэ хоолны дэглэм яаж ярих вэ? Хоёрдугаар тэр нэг Т-вирус устгадаг юмнээс яхан санаа зовоод уухгүй гэж зөрөөд идэх юм бинэ. Энэ тухайн нэг юу аж өгч болох уу? Зөвлөгөөч болох уу? За баярлалаа таны асуултыг хүлээж авлаа. Тэгэхээр манай эмч маань хоол судлалын эрдэм шинжилгээний ажилтан байгаа. Тэгэхээр таны асуусан одоо элгэний эмгэгтэй хүмүүс одоо ямар хоол хэрэглэх талаар энэ талын зөвлөгөө өгье. Тэгэхээр одоо тухайн хүнд бол вирус нь маш өндөр гарсан байна тийм ээ. Вирусын шинжилгээгээ өгсөн биз. Тэгэхээр энэ хүн өөрөө надад эмгэг байна гэж бодож л байгаа бол хоолоо зөв зохицуулах хэрэгтэй. Тийм ээ. Сая цагаан сар болсон учраас мэдээж одоо өөх тос ихтэй хүнсний бүтээгдэхүүн
хэрэгэлсэн учраас тэр алаа тасаат үзүүлэлт бол өндөр гарсан байна. Тэгэхээр одоо цаашдаа яах вэ гэхээр өөх тосныхаа хэмжээг багасгах нь бүр одоо нэлээд багасгах нь дээрэс нь одоо аль болохоор тэр тухайн вирусны шинжилгээ өгсөн вирусыг илрүүлсэн тэр илгэний эмч танд юуг зөвлөсөн тэр зөвлөгөөг бол нарийн дагах хэрэгтэй. Одоо би яг ингээ бүх шинжилгээг харахгүй байгаа учраас энэ хүнд тийм ээ зөвхөн алаа тасаад өндөр гэдэг бол тухайн хүнд бас яг саяны баярын үеэр хоолтын байдлаа нэлээд бас дэглэмгүй холжжээл гэж харж байна. Тийм учраас өмнөх одоо дэглэмээ сайн барьж исэн тэр хэвэндээ одоо бас ингээд хурдан орох хэрэгтэй байна л гэж хэлээ. За баярлалаа сонсогч та бүхэн бидэнтэй шууд эфирийн 30-50-22 дугаарын утсаар холбогдорой. Өнөөдөр манай нэвтрүүлэгт нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан оюун дэлгэр оролцож та бүхэндээ зөвлөгөө өгч байна. За сонсогч холбогдсон байна. Сонсогчийг авъя. Байна уу? За өдөр минь хүргэе танд. За сонсогчийн маань утас амжилтгүй боллоо. Та эргээд бидэнтэй шууд эфирийн утсаар холбогдох боломжтой байгаа. За тэгэхээр та түрүү бас ярианд дурж исэн хүмүүст одоо зөв хооллоход энэ үндсэн шимт бодисууд чухал гэдэг хэлжсэн тий. За уучлаарай эхлээд сонсогчийг хүлээж аваа байла. Байна уу? Байна уу? За өдөр минь хүргэе. За өдөр минь хүргэе. За өдөр минь хүргэе. За ямар зөвлөгөө авах вэ? Энэ зогсоо өдөр 5 хоолны өдрийн махан ер нь хоногийн махан 100 г юм уу? Ер нь 50 г-аас болохгүй маа ер нь. Хоолны орсон мах. Зогсоо өдрийн хэмжээ 100 г юм. За. Өөртөө өндөг орохгүй орох. Ойлголоо. За тэгэхээр та бол одоо энэ Монгол хүний насанд хүрсэн Монгол хүний хоногийн илчлэг үндсэн шимт бодис амин дэм эрдэс бодисын зөвлөмж хэмжээ гэж байдаг. Энэ маань болохоор 5 жил тутамд одоо эрүүл мэндийн яам батлаад шинжлэгдэж боловсруулагдж идэг ийм зөвлөмж байдаг. Тэгэхээр энэ зөвлөмжийн дагуу бол Монгол хүн хоногтоо өндөг одоо малын мах тийм ээ дээрээс нь өндөг одоо дахиад шууны мах ороод нийтдээ 200 г-с хэтрэхгүй махыг л хоногтоо хэрэглэх ёстой. 180 г-аас хэтрэхгүй махыг. Тэгэхээр таавал ер нь одоо 180 г-аас хэтрэхгүй одоо өндөг мах бүгдөө орох нь шүү дээ тийм ээ дахиад шууны мах ороод махан бүтээгдэхүүн маань ороод 180 г-ыг хэрэглэх юм байна л гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр өндөг мах нийлээд бүгд 180 г-аас хэтрэхгүй байх хэрэгтэй байна. Гэтэл манай монголчууд чинь өндөгтэй уурга гэдэг өндөг мах хоёр хойлоод л ингээд иддэг шүү дээ. Гэтэл нөгөө өндөг нэг ширхэг өндөг дагуулгадах илчлэгийн хэмжээ маань бас хэд байх вүлээ тийм ээ. Энийг бас бодож үзэх хэрэгтэй байх тийм. Өндөг бол өөрөө амтны гаралтай уургаар баялаг. Тэгэхээр ер нь бол бас тодорхой хэмжээний одоо бас илчлэг амтны гаралтай уургийг агуулж байгаа учраас өндөг идж байгаа тохиолдолд бол тийм ээ өндөгтэй хуурга гэдэг бол ганцхан өндгөр хийхгүй. Тийм учраас хідэн өндөг орсноос нь шалтгаалаад бас илчлэг нь өндөр байх магадaltaй учраас маха багасгаж хэрэглэх ёстой. Энийг л ойлгоод авчих бас зүгээр тийм ээ. За тэгэхээр үндсэн шимт бодисууд гэдэг та түрүүд урьжсэн. Энд одоо яг ямар зүйлүүдийг авч үздэг юм бэ? Эдгээр нь хүний биед те ямар үр нөлөөтэй вэ? За үндсэн шимт бодис гэдэгт маань ерөөсөө л нөгөө уурга, өөх тос, нүүрс ус гурвыг байна. Үндсэн шимт бодис гэж нэрлэдэг байдаг. Тэгэхээр энэ ер нь бол бид нар хэдий хэмжээний илчлэгтэй хоол идэгч гэсэн ямарваа нэг хоолны маань тижээллэг чанар гэж яриад байгаа тийм ээ. Уургатай байх ёстой, өөх тостой байх ёстой, нүүрс устай байх ёстой, дээрэс нь амин дэм эрдэс бодистой л байх ёстой. Тэгэхээр бид нар үндсэн шимт бодис гэдэг бол ердөө энэ гурвыг хэлж байгаа. Дээрэс нь нэмээд зөвхөн энэ гурвыг хэрэглэх биш тийм ээ. Энэ гурвыг агуулсан тийм хүнсийг хэлээд байгаа. Энэ гурвыг агуулсан хүнснээс гадна амин дэм эрдэс бодис агуулсан. Тэгэхээр энэ гурвыг агуулсан хүнс гэдэг маань юу гэхээр одоо уурга дотроо амтны болон ургамлын гаралтай гэж хоёр ангилагддаг. Тэгэхээр амтны гаралтай уурга маань бидний хэрглэж байгаа малын мах тийм ээ мах. За дээрэс нь одоо өндөг махан бүтээгдэхүүнүүд байна. За сүү цагаан эдэний төрлүүд амтны гаралтай уургаар баялаг. Ургамлын гаралтай уурга гэхээр дандаа одоо бид нарын хэрглэж байгаа үр тарианы төрлийн бүтээгдэхүүнүүд бол ургамлын гаралтай уургаар баялаг байдаг. За тэгэхээр бол уургийг тодорхой хэмжээгээр заавал авах хэрэгтэй байна. За нүүрс ус гэхээр бид нар бас нөгөө одоо бид нарын хэрэглэж байгаа гурилан бүтээгдэхүүн будаа тий. За энэ бүгд маань бас за дээрэс нь одоо зарим хүнсний ногоо. За энэ нүүрс усаар баялаг. За тэгээд өөх тос гэхээр мэдээж одоо бас маханд маань тодорхой хэмжээний тос агуулгадчихдаг. Бид нарын хэрэглэж байгаа цөцгийн тос, ургамлын тос тийм ээ. Энэ тоснд
тосондоо орж явна. Тэгэхээр аль болохоор л одоо энэ гурав. Тэгэхээр энэ гурав маань ер нь бол тодорхой харьцаатай байдаг. Бас хүн бас тодорхой харьцаатай хэрэглэх ёстой. Тэгэхээр ерөнхийдөө бол уургийг нэгийг харьцах нь 4 гэсэн харьцаатай байдаг. Тэгэхээр уургийг харьцах нь өөхтөөс харьцах нь 4 гэсэн үг, нүүрс ус гэсэн үг байна. Тэгэхээр уураг бол одоо 1, өөхтөөс бол 1, нүүрс ус нөгөө хоёроосоо тийм ээ их байх нь шүү дээ. Ийм харьцаатай хэрэгжилж байх юм бол одоо бас зөв харьцаатай хэрэгжилж байна гэж үздэг. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо хэдхэн орон төр завсарлаад эргээд уулзцгаая. Эрүүл явах санааных. За эрүүл мэнд нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрсээр байна. Бид өнөөдөр зөв хооллол гэсэн сэдвээр сонсогч та бүхэнтэйгээ ярилцж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан оюун дэлгэр өргөдөө оролцож байна. Сонсогч та бүхэн шууд эфирийн 30 50 22 дугаар утсаар бидэнтэй холбогдорой. За сонсогч холбогдсон байна. Сонсогч хүлээж авъя. Байна уу? Байна. За өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За ямар зөвлөгөө авах вэ манай зөвчнөөс? Ямар соёо. За суугаарай тэнийг сонсч байна. Би ингээд хүнсний ногоо төмөс аваад ингээд гэртээ тавьчихдаг байхгүй уу? Шуудаа орно. Тэгээд тэр чинь нэг хэсэг хугацааны дараа ингээд соёлоод урагчж байгаа юм л да. Галтгааны өрөөнд байгаа төмсөн тэр хөрөвчний доотлолт хийсэн байгаа төмсөн тэр ингээд соёолоод ингээд нэг тийм цагаан юмад урагцсан байна. Тэгэхээр ингэж урагсан төмсөг хүнсэнд хэрэглэх хортой байдаг гэж бас нэг хүн ярих юм байна. Энэ үнэн үү? Хэрвээ үнэн бол одоо яах ёстой вэ? Энэ талаар нэг ярьж өгөх гэж. За ойлголоо. За тэгэхээр ер нь бол хүн бас нөгөө хитрхи их хүнсээ ингэж нөөцлж хэрэглэх нь тэр дотроо одоо амархан одоо бас одоо муудах ч юм уу тийм ээ хадгалалтын хугацаа богино байх тэр байдлаасаа шалтгаалаад ер нь бол хэрэглэх хэмжээндээ л авч хэрэглүүл хамгийн тохиромжтой гэж үздэг. За яг тэр нөгөө төмсний тэр ургалтын хувьд бол мэдээж тэрийг одоо тэр хэсгийг авч хаяал бид нар хэрэглэх ёстой. Тий. Тэгээд яг одоо энэ талаар бас одоо нөгөө агроном юу лээ? Тийм нэг ургамал судлаачд ч юм уу тийм асуудал илүү мэдээлэх байхаа гэж бодож байна. Бидний хувьд бол яг хоол тэжээлтэй аюулгүй үүднээс нь бол тэр хэсгийг аваад хэрэглэх нь зүйтэй л гэсэн. За баярлалаа. За дахиад сонсогч холбогдсон байна. Сонсогч хүлээж авъя. Байна уу? Байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. Нэг юм асуух надад нэсч. За суугаарай. Энэ ардтан одоо усурчинка өнгөний хормог гүний саамын тэргэлэх уугаад байгаа энэ дэр нь ашиглахыг байд юм болоо яг юунд доод юм бол наад хүн юм шиг болоо хэлээд өгөх болоо чи нэг асууад өгөөрэй. За баярлалаа. Баярлалаа. Саамын өнгөний хормог тий. Хүлээ авахчаар хүлээ авч гэнээрэй. За ингэний хормог За ярил да. Ингэний хормог гүүний саам хоёр бол хоёулаа маш өндөр одоо тэжээллэг чанар өндөртэй амин дэм эрдэсийн агуулмж өндөртэй тийм ээ. За ингэний хормогийн хувьд бол энэ хоёр хоёулаа ер нь бол биеэс хорыг гадагшлуулах тийм ээ. Аль болохоор хорыг гадагшлуулах бид бас шимтээ амин дэм эрдэс бодисыг нөхөж ийм чухал хоёр одоо бүтээгдэхүүн. Тийм учраас ерөөсөө энэ хэрэглэх тийм татгалзах зүйлгүй ерөөсөө ямар ч үед ингэний хормогийн үед уух үед бол хаванг бууруулна, биеийг хороос гадагшлуулна, хамгийн гол нь одоо тохиромжтой үедээ л бид нар хэрэглэх ёстой. Хамгийн чухал хоёр хүнс гэж бодож байна. За ер нь бол хүнс гэж бид нар ер нь судалгаагаар ч гэсэн нотлогдсон зүйлүүд байгаа. За гүүний саамны хувьд ч гэсэн адилхан бас витамин C-ийн агуулмж өндөртэй. Одоо мэдээж гүүний саамыг дангаар нуухаас гадна хамгийн гол нь бас боловсруулаад айраг болсон үед нь хэрэгэлдэг тийм ээ. Айл ч үед нь хэрэгэлсэн бид нар нөгөө сүү цагаан эдэнээс авах хэрэгцээгээ бүрэн хэмжээгээр хангалттай авах юм тэжээллэг чанар өндөртэй одоо энэ бүтээгдэхүүнүүд байна.
Тэгэхээр манай монголчуудын хувьд бол зөв хоолно гэхээр нэг бол дан цагаан хоол идэд цагаан хоолтон болох. За аль эсвэл одоо махнаас татгалзаад дан жимс ногоо идэд бол зөв хоол гэж ойлгоод байна л да. Гэтэл та түрүү бас нөгөө цогцтой хайрцаг одоо бол барьж явах хэрэгтэй гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр ер нь яг манайх шиг ийм хүүтэн сэрүүний улиралтай ийм улс оронд мах ор идэхгүйгээр байх ер нь зөв юу буруу юу? Та судлаач хүний хувьд яг энэ тал дээр юу гэж боддог вэ? За манай Монгол орн бол өөрөө эрсдэс уур амьсгалтай, өвлөн хит үтэрдэг, зун нь халуун үедээ хит халдаг, дөрвөн улиралтай тийм ээ. Тийм учраас монгол хүний өөрийнх нь онцлог бол ерөөсөө бас махан бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх ёстой. Тэгэхээр бид нар хамгийн гол нь одоо цагаан хоолтон яг тухайн хүний одоо бас өөрийнх нь хувийн үзэл бодол бас байж болно тийм ээ. Тэр хүн цагаан хоолоо хэрэглээд заавал тэр хүнийг та заавал мах ид гэд шаардаж бас болохгүй л дээ. Тэгэхээр ер нь яг зөвлөхөд бол яг манай зөвлөмж бол бас яг та цагаан хоол хэрэглэе гэж хизээч зөвлөдгөө тодорхой хэмжээгээр махаа хэрэглэх ёстой. Мах бол амьтны гаралтай уургаар баялаг. Бид нар одоо хүүхдээ 6 сартаагаас нэмгэл хоолнд орхоос эхлээл тухайн хүүхдийн одоо хүүхдэд цус багталтаас сэргийлэхийн тулд одоо нөгөө махаа 2 машинтсан махаараа бантан хийж өгөхийг зөвлөдөг. Тийм учраас жирэмсэн эхчүүдэд шөлөө уухыг зөвлөдөг, махаа идэхийг зөвлөдөг. Хамгийн гол нь одоо махаа тохиромжтой хэмжээгээр нь биедээ тохируулж одоо аль болохоор одоо хэрвээ цагаан хоол идэх сонирхолтой хүн бол аль болохоор махаа бага хэрэглээд тийм ээ одоо тэр ногоо жимсээ төлхөө хэрэглэдэг ч юм уу аль болохоор л одоо тэр махыг бага хэмжээтэй хэрэглэж өөртөө авах тэр уургийн хэрэгцээг хангаж явах ёстой. За одоо жишээ нь нэг 5 цувинд ч гэдэг юм уу те нэг ширхэг буузан ч гэдэг юм уу хичнээн одоо калкулаар илчлэг уураг агуулгадаг талаар одоо ингээд баримжаалаад хэлэх тийм зүйл ер нь юу вэ? Хүмүүс бас сонирхол тийм ээ. За тэгэхээр бид нар одоо нэг ширхэг буузанд бол за ойролцоогоор 30 г гурил орно гэж тооцоолъё те. За 40 г мах орно гэж тооцоолно. За нэг 2-3 г сонгонч байдаг юм уу 1 г саримсч байдаг юм ингээд орно тий. За энэ бүгдээр хийлэхэд нэг бууз бол ерөнхийдөө нэг 130 за 110-аас нэг 100 хэмжээнээсээ л хамаарна тийм ээ. Одоо бид нар нөгөө хэмжээ тэгэхээр саяны миний хэлсэн хэмжээгээр бол нэг 130 ккал орчим нэг бууз бол тэгж тооцоолно. Гэхдээ бид нар энэ тооцоог бол нарийн хийдэг. Нөгөө химийн найрлагын хүснэгт гэж байдаг. Химийн найрлагын хүснэгтээрээ 100 г хүнсний бүтээгдэхүүн дагуулгадах гурил нь одоо тэд байгаа юм бол энэ буузанд 30 г гурил орж ийн хэд байх ёстой вэ гэж ингэж уураг өөх тос нүүрс усаа тэр чигт нь бодож жигоод томьёонд оруулаад илчилгээ тооцож гаргадаг. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг бууз бол нэг 110-аас 150 60-аад ккал орчим тусдаг. Том багаасаа хамаарат тийм ээ. Орж байгаа орчоос хамаарат. Өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээ чинь бараг нэг бууз, за өсрөөд 2 буузаар хэмжигдэх гэдэг шүү дээ, тийм үү? Үгүй өдөрт авах илчлэг маань бол тухайн хүнд өндөр шүү дээ. Тэр хэдэн насны хүн байна гэдгээс шалтгаалаад насан турсан хүн бол нэг 2400 ккал орчим илчлэгтэй хоол хүнсийг хэрэглэх ёстой. Тэрнээс ер нь бол нийт илчлэгийнхаа 35-аас 40%-ийг бид нар өдрийн хоолоор авдаг. За дараа нь бол өглөөний цайгаараа 20-оос 25%-ийг авдаг. За тэгээд оройны хоол бол 20%-аас ихгүй их бага үд дундаа бол нэг 10-аас 15% байхаар ингээд илчлэгээ тооцоолдог. Тэгэхээр бид нар ер нь бол өдрийн хоолоор одоо хамгийн их хоолоо иднэ гэж тооцох юм бол тийм ээ ямар ч байсан нэг 800-аас нэг 900 1100 орчим ккал илчлэгийг л одоо өдрийн хоолоор авал бас зөв байх нь зөв тохиромжтой гэж үздэг тийм. За баярлалаа. Тэгэхээр сонсогчтой охин бидэнтэй шууд эфирийн 30-22 дугаар хугацаар холбогдорой. Ингээд сонсогчтой хэдхэн орон төр завсарлаад эргээд уулзцгаая. Эрүүл явна гэдэг мэрэгэн ухааны шагнал. Монголын радио.
Эрүүл мэнд нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрсээр байна. Та бүхэн бидэнтэй шууд эфирийн 30-22 дугаар хугацаар холбогдоорой. Бид өнөөдөр зөв хооллол гэсэн сэдвээр сонсогч та бүхэнтэйгээ ярилцж байна. За өнөөдөр манай нэвтрүүлэгт нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан оюун дэлгэр өргөд оролцож байгаамаа. Та бүхэн манай зочноос одоо сонирхсан асуултанд хариулт авах боломжтой байгаа. Тэгэхээр та өглөөний хоолыг бол одоо заавал идэж байх чухлаа гэж хэлсэн. Тэгэхээр ер нь өглөөний хоолнд юу хэрэглүүл зохицолтой байдгийг, өдрийн хоолнд бас юу хэрэглэж болох вэ? За орой ялангуяа бас юун дээр анхаарах вэ? За эхлээд хоёлаа сонсогчийг авъя. Байна уу? Байна. За өдрийн мэдрэг тань. Тэнгисний талаараа хүнсээ 2 литр 500 өдөр тогтмол байсан. Энэ чинь нөгөө цаана янз бүрийн нэг сүүтэй маа элдв юм орох. Орохгүйгээр дан усаа уух юм уу гэж яа. За ойлголоо баярлалаа. За тэгэхээр ер нь бол хүн одоо өөрийнхөө килограмм жиндээ 40 мл орчим усыг хэрэглэх ёстой. Тэгэхээр та одоо хэдэн килограмм жинтэй байна те? Одоо тухайлбал 60 кг жинтэй хүн байх юм бол 40 одоо миллилитр усыг хэрэглэнэ гэсэн үг килограмм жиндээ. Тэгэхээр яах нь 2.4 литр ус уух нэ. За тэрнээс гадна бид нар энэ бол зөвхөн ус те. Гэтэл тэрнээс гадна бид нар тухайн өдөртөө цайгаа уун, шин одоо жимсний шүүсээ уун, махны шүл уун гэд ингээд тооцоолохоор бол хүн өдөртөө бол одоо нэг тэрнээс илүү бас шингэн зүйл хэрэглэх гээд байна шүү дээ. Тэгэхээр ер нь хүн хоногт одоо 2300-аас 800 мл шингэнээ бол алдчихдаг. Тэгэхээр яадгүй гэхээр шээсэр 1500 мл орчмоо. За хөлсөөр болохоор 400-аас 500 700 мл орчмыг, за амьсгалаар 300-аас 400, өтгнөөрөө 70-аас 200 мл гэд ингээд ер нь бол 2300-аас 200 2800 мл орчмаа шингэнээ өдөртөө алдчихдаг байна. Тэгэхээр тэрийгээ бид нар зөвхөн усаар нөхгүй байх нь шүү дээ. Усаа гэтэл одоо дор хаяжил бид нар ядаж нэг 8 аяг өдөртөө ус ууж сурах хэрэгтэй. Ер нь бол өглөө босонгуудаа ус уухаас эхлээл тийм ээ баг багаар. За тэгээ хажуугаар нь цайгаа уун, кофегаа уун, усаа юугаа уун, жимсний шүүсээ уун, махны шүлээ уун. Энэ бүгдөөрөө ороод аль болохоор л та шингэн юм их уух тусмаа л таны бодисын солилцоо маш сайн явагдах ёстой. За баярлалаа. Сая холбогдсон сонсогч маань хариулт хүлээж авсан баг. Тэгэхээр түрүүнийхээ асуултанд бас хариулт авъя тийм ээ. Өглөө өдөр оройн хоолнд одоо юу хэрэглүүл ер нь зохилтой байдаг вэ гэдэг. За тэгэхээр ер нь бол бид нар одоо өглөөний хоол бол хамгийн чухал. Ер нь хүн одоо 7-8 цагийг одоо унтаад босноо гэхэд бол өглөө ходоод хоосон үлэн байж идэг. Энэ үедээ заавал одоо ер нь бол хүн яг босонгуудаа бас ингээд усууд сурах хэрэгтэй тийм ээ. 1-3 аяг ус гэж байгаа. За та одоо боломжоор л 1 аяг ус ууж чадах бол тэр аягаа л усаа ууж сурах хэрэгтэй. За тэрний дараагаас одоо 30-аас 40 минутын дараа бол одоо нүрээ угаан одоо тий ямар ч байсан тодорхой хэмжээний баг зэрэг юм хийж явсараагаа л 30-40 минут өнгөрөх тул өглөөнийхөө цайг тогтмол ууж сурах хэрэгтэй. Өглөөний цай уун гэдэг бол нөгөө тухайн хүний цусндах глюкозын хэмжээ тодорхой түвшингөөр доошлсон байдаг. Тэгэхээр буурсан байдаг. Энэ үед нь одоо бид нар өглөөний цайг ууж ич тэр глюкозын түвшингөө хэвийн түвшинд нь байлгаж ич тэр ажиллах, сурах тийм ээ эрч хүчтэй болж ирдэг. Одоо сургуулийн хүүхдүүдэд бол хамгийн чухал юм өглөөний цай уух. Оюутнуудад ч гэсэн өглөө босоод очиод хичээл дээрээ одоо анхаарал төвлөрөлт бол хамгийн сайн байдаг. Өглөөний цайгаа уудаг бол тэгэхээр нэг өглөөний цайгаа уухгүй очихоор ер нь бол хүн өглөө цайгаа уугаагүй ходоод хонхолцсон янз бүрийн хоолны үнэр авангууд одоо тиймсэн тийм ээ ингээ анхаарал сарних ч юм уу. За тэгээ хоол хоорондын зай хөдөлтсноор нөгөө ходоодноос ялгарах шүүрэл хэмнэл ингээд алдагдаад идэг. Энэ маань явандаа ер нь хоол боловсруулах хэрэгтний эмгэгт хүргэж идэг. Тэгж жаад өглөө цайгаа уухгүй алгасч явсаар хагаад өдөр гинт идэх тохиолдлууд бас зөндөө байдаг. Тэгэхээр энийг ингэж явж юусоо болохгүй. Тийм учраас өглөө заавал тогтод сууж цайгаа уух хэрэгтэй. Энэ дээр бас бид нар ер нь бол одоо өглөөний цайг бол бүр цэцэрлэгийн наснаас нь бүр бага наснаас нь эхлээд яг өглөөний цайг ууж сурах хэрэгтэй. Хүүхдээ цэцэрлэгт явдаг гэд за цэцэрлэг дээр очиод өглөөний цай уугаа сурчна гэд хүмүүс тэгээ бодчихдог тийм ээ. Өглөө босонгууд нь аваад цэцэрлэг рүү нь гүйдэг. Энэ хамгийн буруу дадал. Зөв дадалтай болгохын тулд тэр хүүхдийг өглөө босоод ширээнийхээ хойтлолд багахан хэмжээний тэр хүүхд мэдээ цэцэрлэг дээр очиж өглөөнийхөө цайг уух учраас гэртээ ингээд цай уудаг юм байна.
талах маслаа иддэг юм байна. Талах одоо гурлан бүтээгдэхүүнээ иддэг юм байна гэсэн ойлголтыг өгж заавал суулгаж тэр цайг тодорхой хэмжээгээр уулгаж сурах хэрэгтэй. Ингэсний дараа нөгөө хүүхэд нөгөө өглөөний цайгаа уучаад цэцэрлэгтээ очиод нөгөө хүүхдүүдтэйгээ нийлээд өглөөнийхөө цайг уuna. Энэ хүүхэд яах вэ? Явандаа энэ дадлыг эзэмшүүлээд байвал цаашдаа яах вэ гэхээр сургуульд орсон хойноо би ерөөсөө гэртээ өглөөнийхөө цайг заавал уух ёстой. Энэ дадлыг бүр бага наснаас хэвшүүлэх ёстой. Тэгэхгүйгээр нөгөө хүүг одоо эцэг эхчүүд яадаг вэ гэхээр цэцэрлэгт явдаг юм чи өглөө очиод цайгаа уучна гэж аваад явцдаг. Очоод тэр хүүхэд цэцэрлэг дээр очиод цайгаа уудаг гэсэн ойлголттой болцсон. Сургуульдаа очихоор би сургуульдаа очиод цайгаа уунаа гэсэн ойлголттой өглөө ерөөсөө цай уухгүй явчихдаг. Тэгэхээр энэ бол эцэстээ ямар байдалд хүрэх үү гэхээр нөгөө одоо энэ зохисгүй хоолт, буруу хоолтын хэв маягруул хүргэдэг. За уучлаарай сонсогч холбогдсон байна. Хоёулаа хэлээ сонсогч авъя байна уу? За баярлалаа. Сайн байцгаана уу? За энэ юм асууя. Энэ өглөөд кофе уух. За тэр тусмаа энэ нойр болчихсан гэж өрөвсөлтөг нь кофе уугаад хэрвээ юм бол тэр хэрэглэвч үнэ дээ. За ойлголоо. Баярлалаа. Та хариултаа өглөө авч өгнөрэй. За тэгэхээр ер нь бол одоо ямар ч хүн те кофе уудаг насан турш мэдээж хүмүүс л кофе ууж байгаа. Кофе ууж байгаа үед л ер нь бас саяны хэлдгээр өглөөний цайгаа уусны дараа тийм ээ кофегоо дараа нь уувал хамгийн тохиромжтой гэж үзэж байна. Тэгэхээр бас кофе яг одоо хоол боловсруулах хэрэгтний ямарваа эмгэгтэй байх юм бол сэдрэх ч юм уу эсвэл зүрх судасны эмгэгтэй байх юм бол зүрх дэлсэх ч юм уу ийм асуудлууд бас кофе уухад гардаг учраас бид нар аль болохоор л өглөөнийхөө цайг уусны дараа тийм ээ ямар 2-оос өмнө одоо уувал хамгийн тохиромжтой цагууд нь гэдэг шүү дээ. Өглөөнөөс одоо өдрийн 2 цагаас өмнө. Тэгэхээр кофег бас тохируулж хэрэглэх юм бол бас буруу зүйл байхгүй. Нойр булчирхайн хувьд бол одоо яг кофе яаж нөлөөлөхийг бол тодорхой яг хэлж мэдэхгүй байна. Хийгдсэн судалгаа байхгүй учраас тийм учраас ямар ч байсан чихэргүүгээр л уувал арай илүү тохируулж хэрэглүүл арай илүү байхаа. За ойлголоо. Тэгэхээр та хоёрын ярилцах цаг ерөнхийдөө бол өгч байна. Тэгэхээр ер нь зөв зохистой хооллохын тулд тийм ээ хоолт бол одоо бас бүх өвчний үндэслэл болдог гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр зөв зохистой хооллох эрүүл байхын тулд ер нь яавал хэрэгтэй байд юм бэ? Энэ талын зөвлөгөөг та манай сонсогчдод хүргэж. За тэгэхээр ер нь ямар ч хүн одоо би зөв зохистой хооллох ёстой гэж бодоод байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт бол бид нар өглөөнийхөө цайг ууж сурах хэрэгтэй тийм ээ. Өглөөний цайгаа уухын тулд одоо маш тайван ер нь бол бас сайн унтахаас эхэлнэ. Мэдээж эрт унтаад эрт босно. Унтна гэдэг бас одоо хэдийн хүн зөв хооллолчл байдаг нойр муутай байгаад ах юм бол бас л тэр хүнд нэг юм дутагдaltaй байгаа. Тийм учраас одоо бүтэн сайхан амарч унтаад өглөөний цайгаа тогтмол ууж сурна. За хоол хоорондын зайвал хол байж болохгүй, хитрхи ойрхон байж болохгүй. Би түрүү дэглэмээр хоолно гэж ярьжсэн. Тэгэхээр дэглэмээр хоолно гэхээр хүмүүс нэг хатуу цаг тогтооно гэж ойлгоод байна. Би өглөө цайгаа уух ёстой, өдөр одоо тодорхой сайн хооллох ёстой, орой хөнгөө олох ёстой, завсар хооронд нь би бага хэмжээний одоо үлсэх мэдрэмж төрсөн үедээ юм идэх ёстой л гэсэн ойлголттой байх ёстой. Тэгээ хамгийн гол чухал юм бол одоо хоолоо тохируулж хэрэглэх бол хамгийн чухал багаар хэрэглэх ёстой. Ер нь бол хүн одоо бага хэмжээгээр идээд тийм ээ тодорхой одоо цагтаа бага хэмжээгээр идээд сурчих юм бол тэр хүн одоо тэр хэмжээгээр л хоолоо сурч байна. Их идэл ах юм бол нэг их улам л их идэх тийм сонирхолтой болчдөг. Тийм учраас аль болохоор тухайн хүн өөрийн эрүүл мэндийг одоо хамгаалъя гэж байгаа бол багаар одоо ойрхон чанартай хооллох хэрэгтэй. Тэгээ хамгийн гол чухал юм бол нөгөө 5 нэр төрлийн махан бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй. Сүү цагаан эдээ, за жимсгэн ногоо, үр тарианы төрлийн бүтээгдэхүүнээ тавуулангийн л одоо бид нар өдөр тутамдаа зохистой хэмжээгээр хэрэглэх ёстой. За баярлалаа. Тэгэхээр эрүүл мэнд нэвтрүүлгийн маань шууд ярилцах цагийн түрээд өндөрлөж байна. Бид өнөөдөр зөв хоол хийсэн сэдвээр та бүхэнтэйгээ ярилцлаа. Манай нэвтрүүлэгт нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан оюун дэлгэр өрөөдөө оролцлоо. Ингээд манай нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. За та бүхэн ч гэсэн баярлалаа. Бидэнтэй холбогдсон сонсогч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн одоо эрүүл мэндийн лавлах 103 хүлээн авч сонсоорой. Эрүүл мэндийн лавлах